Сүүлийн үед ерөнхий сайдыг огцруулах ёстой тухай яригдах боллоо. Батэрдэн Батбаяр Даваасран нарын гишүүд Батуул сайдын өрөөнд орж таныг огцруулахыг шаардна гэж хэлж байсан. Харин өнөөдөр ардчилсан намын залуус хамтарсан засгийн газрын тэргүүнийг суудлаас нь огцруулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлыг буруулна гэж төсвөөс олон тэрбум төгрөг гаргасан. За энэ нь ямар ч үр дүнгээ үзүүлэхгүй байна. Тиймээс харин ч эсрэгээрээ жил ирэх тусам хорт тутааны хэмжээ нэмэгдэж байна. Тиймээс Монгол улсын иргэн эрүүл аюулгүй орчинд амьдрах үндсэн хуулиар заагдсан эрх нь зөрчигдөж байна гэж залуус мэдгдлээ. Үүнд засгийн газрын тэргүүн буруутай учраас огцрох хэрэгтэй гэж үзжээ. Гэр оролт байгаа айлууд ямар шүү орчинд амьдарч байгааг бид нар бүгд гадарлаж байгаа тийм үү? Маш хүнд орчин байгаа шээ. Тэр хөрсний бохирдол, агаарын бохирдол тэнд бол одоо хүн амын одоо удмын сан генд одоо нэрсэн тийм өвчин Монгол зүйл үед нүүрлж шít. Энэ нөгөө уучкны өвчин бол нэгэнхүйдээ болж байна гэж судалгаагаар. Энэ орон сууцыг бид нар хамгийн гол нь өнөөдөр гэр олон иргэд худалдаад авах боломж байгаа тийм ээ. Тийм учраас энэ байгалийн байлаас орж байгаа орлогоос үн төлбөргөө өгөө. Энэ хууль эрх зүйн өчнийг бий болгоё. Хуульчлыг бүр. Яаж үн төлбөргөө өгөх юм? Тооцоо судалгааг нь 2-3 хуулиар байж байна. Бид нар бүх тооцоог нээсэн байгаа. Тэгэд энэ асуудал дээр одоо их хурлаас хууль эрх зүйн өсөг бий болоо. Энд хамгийн гол нь Монгол улсын ерөнхий сайд Батуулд одонхын бүдүүлж байгаа намын дарга хийж байгаа. Хамтсан засгийн газрын тэргүүн байна. Энэ утгаар нь Батуулд бид нар хандаад байгаа. Батуулд ерөнхий сайдд. Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооныхон засгийн газрын тэргүүнд шаард хүчгээ өнөөдөр хүргүүлж байгаа. За энэ сарын 25 гэхэд саналаараа огцрохгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрийг сонгоно гэлээ. Улс төрийн шаардлагатай арга хэмжээнүүдийг авахд ардчилсан намын гишүүд дэмжигчтэй холбоо одоо бэлэн байна. Нэгсэндээ биднийг бол одоо маш их удаан хүлээлгэж энэ шаардлагыг одоо биелүүлэхгүй байгаа энэ нөхцөл байдал бол өөрөө улс төрийн дараагийн алхам руу түлхэж байна гэж энэ байдлаас үүдэх бүх хариуцлагыг өнөөдрийн Монгол улсын ерөнхий сайд Батуулд хариуцах болно гэдгийг аль биесээр мэдэгдэв. Харин ерөнхий сайдын хувьд энэ жил нийслэлийн агаарын бохирдол дор хаяж 10%-аар буурна гэж үзэж байгаамаа. Учир нь олон төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа учраас үр дүнгээ өгнө. Гинэт өргөс шиг алга болчихно гэж байхгүй учраас цаг хугацаа хэрэгтэй гэдгийг хэлж байсан удаатай. Тэгэхээр өөрийг нь огцруулахыг шаардсан бичгийн хариуг яаж өгөхийг нь иргэд хүлээж суухал үлдлээ. Баццэг Мөнгөн Шагаанаар мэдээллээ.